Огт сайхан хөл эмэгтэй хүнийг үзэсгэлэн гоо харагдахад ихээхэн нөлөөлнө. Тэгшхэн сав мэд нарийнхан гуайлыг хөл бусдын харцыг ирэхгүй булаана. Гэтэл таны охины хөл майг эсвэл X хэлбэртэй болсоор байгаа юм швэз. Үүнийг яавал зохилтой вэ? Гоо заслын мэрэгжлийн эмч нар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр танд дараах бүтээгдэхүүнийг зөвлөж байна. Энэ бол майг засагч бүс. Майг засагч бүс нь зөөлөн даав материалтай. Хүний биед харшламхай чанар байхгүй тул таны хэрэглээнд бүрэн нийцнэ. Майг засагч бүсийг өдөрт хамгийн багадаа 20-30 минут, дунджаар 2-3 цаг зүүж хэрэглэнэ. Зүүхдээ телевизэр үзэж байхдаа, хэвтэж сууж амарч байхдаа, унтаж байхдаа хэрэглэх нь зүйтэй. Майг засагч нь жижиг, дунд, том гэсэн 3 өөр хэмжээд бүснээс бүрдэнэ. Мөн өвдөгний хооронд хийх зөөлөвчтэй. Хэмжээг шийдэж өгсөн учраас охид бүсгүйчүүд маань өөрт таарах хэмжээг захиалан гэртээ үнгүй хөргүүлээрэ. Дийлэнх охтуудын хөл нь шилб гуй хэсгээрээ зайтай байдаг бол майг засагч бүсийг хэрэглэснээр яг тэр цэгт бүсний таталт хүрч дотогш чиглэлд булчин болоод ясыг барьж өгч байгааг та харж байна. Бүсийг хөлдөө бүслэхдээ сайн татаж, таталт хэсгийг сайтар чангалан зүүхийг анхаараарай. Энэ мэтчлэн бүсийг зүүсний дараа зүгээгүй байх үедээ харьцуулж харвал үр дүн нь бэлгнээ харагдана. Мөн майг засагч бүсийг яс үений баг зэргийн гажиг үүссэн үед эмчийн завраар хэрэглэж болно. Майг засагч бүсийг өдөр бүр тогтмол зүүж хэвшин дадал болгож 6 сараас 12 сарын дараа үр дүнг мэдрэх боломжтой. Одоо майг хөлийг мартаж гойлог шулуун хөлөөрөө гангар. Тэгшхэн сайхан хөлтэй охид бүсгүйчүүдийн хэрэглээ майг засагч бүс.